Миний хүү усанд шууд орж болохгүй шүү. Би яагаад усанд орж болохгүй гэж? Аав ээжгүй ус руу очиж болохгүй. Үертэй гүнзгий усанд живнэ. Миний хүү хүчтэй урсгалтай гүн цүнхэл ус их аюултай байдаг юм. Уснаас яагаад бүгдээрээ хайгаад байгаа юм болоо? Хүмүүнээс асуудгийн билүү? Хүмүүнээ аав ээж хоёр маань намайг усанд шууд орж болохгүй гэдэг ах юм. Юу болдог юм бэ? Найз нь чамд сүүлийн усны ослын 5 жилийн мэдээллийг үзүүлье. Сүүлийн 5 жилийн тоо мэдээгээр усны ослоор 558 хүн амь насаа алдсан байна. 79% нь том хүн, 24.4% нь хөөхд байна. Нийт тохиолдлын 77% нь амралт, аялал зугаалгаар явж байхдаа эндсэн байна. 262 үерийн аюуллын тохиолдлоор 33.1 тэрбум төгрөгийн бодит хохирол учирч 32 хүний амь нас эрсдсэн байна. Хөөх, ямар амар тоо вэ? Тийм болохоор аав ээж нь усанд хамаагүй орж болохгүй гэж хамгаалж байгаа юм шүү дээ. Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн. Зуны зугаатай аялал.